За сайн үзэгчдээ сонин сайхан юу яцгаана. Хэдүүлээ энэ удаагийн бичлэгээр 2017 онд нэлтэйжсэн Okja гэдэг нэртэй Солонгос болон Америкийн алдартай жүжигчдийн тоглосон adventure emotionally жанрын киног хурангуул үзэх болно. Гэхдээ би киног хурангуулахдаа жаахан дөржигнүүлж ярьдаг болохоор энэ кино нэг emotionally санагдахгүй байж магадгүй шүү гэсэн хэдий ч энэхүү бичлэг та нарт байна таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд бичлэгээ улаавч үзцгаана уу. Манай энэ удаагийн контентыг олон улсын боцны сайт OneXBet хамтран хүргэж байгаа. Хэрвээ та спортын мэдлэгтэй өмнө нь бет тавьж байсан эсвэл бет тамаар санагдах юм бол доорх комент хэсэгт байршуулсан линкээр орж OneXBet-ийн бүртгүүлэх хэсэг рүү ороод тэгэл хэсэгт нь өөрийнхөө бүртгэлийг үүсгэх үедээ промо хэсэгт нь D recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтээр авах урамшууллаа 100%-аар нэмэгдүүлэн аваарай. Анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой. Мөн бэлэн мөнгөөр бооцоо тавьдаг учраас өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. Тэгэхээр кино Миранда гэдэг асар баян корпорацийн шинэхэн өв залгамжлагч Люси Миранда хэмээх нэртэй бүсгийн танилцуулгаар эхэлдэг ба тэрээр сэтгүүлчдийн өмнө манай дэлхийд 7 тэрбум хүн амттай гэвч 800 сая хүн өдөр бүр үлсгэлэнтэй нүр тулдаг. Би хүн төрөлхтний хоол хүнсний асуудлыг шийдэх шийдлийг олсон. Бидэнд чанартай бас хямдхан хоол хүнс хэрэгтэй. Тиймдээч манай компани лабораторийн аргаар үнэхээр супер амттай 26 ширхэг тоорог гаргаж аваад тэдгээр тооронуудыг дэлхийн 26 улс руу тараагаад тус улсуудын хамгийн шилдэг фермерүүдэд өгч тижээлэхээр болсон. Хүн төрөлхтөн 10 жилийн дараачаас эхлээд үнэхээр хямд бас үнэхээр чанартай супер гахаан махаар хооллож эхлэнэ гэж хэлдэг ба киноны үйл явдал цаг хугацааны үсрэлтийг 10 жилээр хийж бид Люсигийн лабораторийн аргаар гаргаж авсан 26 тоороны Солонгос улсад өсөж торинсон Okja гэдэг нэртэй супер гахаа болон түүний эзэн Мижа хоёртой танилцдаг. Энэ Мижа гэдэг охин өвөөтэйгөө хоёулахна өндөр уулын хорио дээр хамтдаа амьдардаг ба 4 настайгаас хойш Okjaтой найзалж хамтдаа өсцгөөсөн байхаас гадна Okja лабораторид үүсснээсээ болоод ч тэр сэтгэл хөдлөл болон оюун ухааны хувьд бусад бүх төрлийн амьтдаас хэд дахин илүү байгаа зогсохгүй. Мижагийн төлөө амиа золиослохоос ч буцхааргүй болсон байдаг. Ингээд Мижа өвөө болон Okja хоёртойгоо аз жаргалтай амьдарч байтал нэгэн өдөр эдний ферм дээр Okjаг лабораторийн аргаар гаргаж авсан эрдэмтэн Johnny гэдэг хүн Солонгос талын түншүүдтэйгээ хамт Okjаг буцааж авахар ирсэн чинь өвөө нь охиноо Okjаг өгч явуулахгүй гэд бөө юм болох байх гэж бодонгуудаа охин минь хоёулаа аав хоёр дээр чи очичоод ирэй гэж хэлээд нас барсан аав хоёрын булшин дээр дагуулж ирэнгүүтээ бүх насаараа хурааж цуглуулсан мөнгөөрөө авсан алтан гахаага охиндоо бэлэглээд эдгээр хүмүүс Okjaгийн жинхэнэ эзэд Okjаг буцааж авахар ирцгээсэн юм аа. Охин минь чи удахгүй насанд хүрч хүнтэй суух болно. Эндээ ингээл гахаа хариулаад байж хэрхэвч болохгүй. Харин энэ алтан гахааг зараад сурч боловсроод мэдлэг боловсралтай болоод сайхан амьдрах ёстой шүү гэж хэлсэн чинь Мижа тэр дороос сандраад би Okjаг саяны хүмүүст яасан ч өгч явуулахгүй. Би Okjагаа авч үлдэн гэж хэлээд өвөөгийнхөө өгсөн алтан гахааг шидчихэд буцаад ферм дээр гүгээд ирсэн чинь гэрт нь дүнгийн сайхан ирсэн хүмүүс Okja найзыг нь аваад явчихсан байдаг. Тэгээд оройн нь Мижа өвөөгөөс Okjаг хаашаага бас яг яах гэж авч явсан болохыг нь асуусан чинь өвөө нь Okjag Сөүлд байдаг Мирандагийн компани руу авч явсан. Удахгүй энэ хүмүүс Okjag идэн. Тиймээс охин минь чи бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж хэлдэг ба Мижа гинэтгэн гадуур хувцас өмсөд би явж Okjагаа буцааж авч ирнэ гэж хэлэнгүүтээ гэрээсээ зүгтэн гарч хар шөнөөр гав ганцаархнаа Сөүл хотыг зорьдог. Тэгээд маргааш нь Мижа Сөүлд барилах Мирандагийн корпорацийг олж ирэнгүүтээ дутагшоогоо орох гэсэн чинь корпорацийн ресепшн бүсгүй Мижаг яг яах гэж нэг нь асуунгуудаа үл тоомсорлоод барилга руугаа оруулахгүй босоод явсан чинь Мижа барилга руу нэвтэрч ордог шилэн хаалгыг нь хар ирчээрээ гүйж байгаад мөргөж хаглангуудаа барилга руу нэвтэрч ороод ресепшн болон харуул хоёроос нь зүгтэж гүйж байгаад эдний ажилчид Okjag ачааны машин руу хүчээр оруулж байхыг нь хараад өнөөх ачааны машиныг нь дагаж гүйж байгаад ачаан дээр нь үсэрч гараад ачаанаас нь зүгдэж явж байсан чинь энэ ачааны машиныхан дэргэд бас нэг том ачааны машин гарч ирэнгүүтээ ачааны машинаа зогсоо гэж шаарддаг.
You feel alive. Be with you. Back door! Go to the back door! Эдгээр хүмүүс өөрсдийгөө Mijat, K, Red, Blonde, Silver гэж танилцуулдаг ба. Энд ирсэн K гэх залуу Солонгос харин бусд нь Америк иргэд байсан тул K, Mija болон бусдынхаа дунд орчуулагч хийж Mijat өөрсдийгөө амьтдыг чөлөөлөх нийгэмлэгийн гишүүд Animal Lovers гэж хэлэнгүүтээ Окчогийн чихэнд нь суурилсан хар хайрцгийг өөрсдийнхөө нууц камертаа хар хайрцгаар солиод Мирандагийн корпорац руу Окчог оруулаад өөрсдийнхөө суурилсан нууц камераараа доторх бүх үйл явдлуудыг нь бичиж аваад хүн төрлөختөнд Мирандагийн корпорацийн бүх муу муухай үйл ажиллагааг нь дэлгэж Окчоо шиг бусад гахаануудыг аврах хүсэлтэй байгаа гэж хэлдэг ба. Mijat гэхдээ чи үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол Окчог чамд өөрт чинь үлдээнэ гэж хэлсэн чинь Mijа би Окчогоо өгч явуулахгүй. Окчог буцаагаад уул руугаа аваад буцлаа гэж хариулсан чинь орчуулагч хийж байсан K бусаддаа Mijа тэгтэг гинэ. Окчог Мирандагийн корпорац руу оруулаад нууцаар бичлэг хийж болно гинэ гэж худлаа хэлээд амьтдыг аврах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэр болонгуудаа Окчоо Mijа хоёрыг Мирандагийн корпорацийн хүмүүст үлдээгээд өөртөө зүгтааж Окчоо Mijа хоёрыг баривчлуулдаг. Тэгсэн чинь маргааш нь Нью Жерсид барьлах Миранда корпорацийн төв офисын удирдах зөвлөлүүд өнгөрсөн шөнө Сөүл хотод болж өнгөрсөн Окчоо болон Mijа хоёрын баривчлагдаж буй бичлэг болон мэдээг олж үзцгээгээд Миранда корпорацийн захирал буюу Люси энэ үйлдэл намайг бас манай компаниг үнэхээр муухайгаар харагдуулж байна. Хүмүүс намайг бяцхан охины найзыг нь хүчээр булааж аваад хоол хүнсэнд ашиглахаар завдсан гэж ойлгохоор үйл явдал болж өнгөрсөн байна. Би бизнес хийх гэж байгаа болохоос биш. Аав их хоёр шиг муу муухай зүйл хийх гээгүй. Ядаж байхад нь энэ охиныг ямар амар хүчирхийлж барайвэ гэж хэлсэн чинь түүний зөвлөх Франк гэх хэрхэм захирлаа. Тэгвэл та нөхнийг Нью Жерсид авч ирээд супер гахаан махны фестивалд оролцуулвал ямар вэ гэж асуусан чинь Люси нэрээ энэ охиныг энд авч ирээд фестивалынхаа нээлтэн дээр гахаатай хамт хүмүүст танилцуулъя. Тэгээд энэ охиныг өөрсдийнхөө брендийн нүүр царай болгоё. Тэгж байж хүмүүс биднийг аимшигтай хэрцгий харгас гэж бодохоо болно гэж хэлдэг ба. Үүнийг нь сонссон эрдэмтэн Johnny юу вэ захирлаа? Би энэ төслийн нүүр царай штэ. Яаж энэ хөдөөний охин миний төслийн нүүр царай болдсон бэ гэж хэлээд Люсид амаа хамхиад чимээгүй суу гэж загнуулаад чив чимээгүй болж харин Люси Солонгосоос Mijag Нью Жерсид урилгаар авч ирүүлэхээр болдог. Ингээд маргааш нь Mijа Солонгосоос бөөн дүүлэн шуугантай Нью Жерсиг зорж харин Нью Жерсид төрүүлж ирсэн амьтдыг суллах бүлэгмийн залуус Окчоод суурилсан GPS-ээр Окчоог дагаж дараачихын төлөвлөгөөг боловсруулж шөнө нь Окчоог анх зохион бүтээсэн эрдэмтэн Johnny согтуу ухтаж авангуудаа чамаас болоод би өөрийнхөө төслийн нүр царайнд байха болчихлоо. Энэ үнэхээр шудраг бус санагдаж байна гэж гомдлоод баруун гуйнаас нь амтлагын мах соруулж аваад шүнжэнгөө Окчоог тамалж зоож хондог ба. Маргааш нь Mijа Люсигийн корпорац дээр ирээд супер гахаан махны амтлагатай фестивалд нь оролцох гэж тайзан дээр Люситэй хамт гарч ирээд Окчоо найзыгаа угтаж авсан чинь шүнжэнгөө тамлуулсан хөөх юм Окчоо найз нь Mijа найзыгаа таних тэнхэлгүй болчихсон байдаг. Тэгсэн чинь Animal Lovers бүлэгмийн удирдагч Jay энэ хэдийн байгаа тайзан дээр нь гарч ирэнгүүтээ өнгөрсөн шөнө лаборатори дотор Johnny-гийн Окчоог хэрхэн дарамтлж тамалж байсан бичлэгийг нь хүмүүс том дэлгэцээр үзүүлээд хүмүүсийн дургуутслыг хүргэж бослого үүмэн самун үүсгээд Mijа Окчоо хоёрыг дагуулад зүгтаасан чинь араас нь эдний корпорацийн цагдаа нар гүйцэж ирээд бослого үүмэн самун үүсгэсэн бүх залуусыг Окчоотой хамт хүчээр баривчилж Jay, Mijа, K гурвуулхна цагдаа нараас арай гэж мултраад шөнө нь эднэрийн супер гахааны нэдлгааны газар Окчоог аврахаар ирдэг ба. Анх кино эхлэх үед ердөө л 26хан ширхэг лаборатори аргаар гаргаж авсан гих супер гахаан яг үнэндээ тоотлохоогүй их болчихсон байхаас гадна энэхүү нэдлгааны газрыг Миранда корпорацийн захирал Люсигийн ихэр Psychopath Nancy гэдэг их чинь ажилуулж үнэтэй ресторануудад супер гахаан махыг нийлүүлдэг болсон байдаг ба. Mijа нэдлгааны газар руу сэмэрхэн нэвтэрж ороод гахаан нэдлдэг хүн яг Окчоог нэдлэх гэж байхад нь гуйж болиулаад Окчоог нэдлэх байх үед нь хамтдаа авахулсан зураг харуулад ажлыг нь төр сатаар зэрэгцэн энтхийн эзэн Psychopath Nancy хүмүүстэйгээ хамтдаа хүрээд ирдэг. Тэгээд Nancy нэдлгаачин залууг чи юугаа игээд байгаа ажлаа хийгээч наа гахаага хурдаа ал гэж хэлсэн чинь Mijа Nancy-гээс миний Окчоог битээ халаач гэж гуйгаад өвгийнхөө бэлгэлсэн цэвэр алтан гахааг гусуулаад өгсөн чинь Nancy тэг энэ охинд гахааг нь өг гэж хэлээд Окчоо болон Mijа хоёрыг нэдлгааны газраасаа гаргадаг ба. Манай хоёрыг гарч явах замд нь нэдлгаанд орох ээлж дараалал хүлээж байсан супер гахаанууд юу болоод бууг нь зөм сойнгороо мэдэрцгээж нэг ээж гахаа өөрийнхөө бяцхан тооройг цахилгаан торны завсраар шургуулад Mijа болон Окчоо хоёрт нууцаар өгчөгдөг. Тэгсэн чинь Окчоо өнөөх тоороог нь амдаа хийж нуугаад эдний нэдлгааны газраас нууцаар гаргадаг ба.
Лижа маань Окжоо найзыгаа мөн бяцхан тоороогоо өндөр уулын оройд барилга ферм дээр дагуулж ирээд өвөөтөөгөө хамтдаа дөрүүлээ аз жаргалтай амьдарч эхэлцгээдэг. Ингээд энэ бүхний дараа киноны маань төгсгөлийн сын гарч эхэлдэг ба. Нэнсигийн нэдлгааны газар Мижаг нууцаар дагуулж ороод баригдсан Жей шоронгоос суллагдаж түүнийг Анднес Кей нугтаж аваад нэг автобусанд суулгангуудаа багийнхаа шинэ гишүүдтэй танилцуулаад Мирандагийн корпорацийг буулгаж авахар дараачихан үйл ажиллагааг эхлүүлснээр энэхүү кино төгсдөг. What's your name? Red. Red. Oh, it's because of your hair. Yeah.